10-аас дээш шүү гэдэг бол аимшигтай тал доо. Би бүтэн хамгаалалттай байсан тулдаа өнөөдөр би ингэж байж байгаа. Игний хугаралттай. Одоо би 2 жил шахуу мотоцикл унахгүй. Яг энэ мопедийн төрөлд орж байгаа цэглэгээ скутерыг бол 16 нас буюу түүнээс дээш насны хүн унаа шүү дээ. Гэтэл энийг 14-т 12-т хүүхдүүд унаад байна. Сүүлийн үед скутер болон сураа мопед зэрэг цахилгаан мотор дугуйны хэрэглээ ихснээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл маш ихээр гарах болсон. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд болон хүүхэд залуусын дунд сураа скутерийг хэрэглээ ихснээс үүдэн явгооны замаар зорж байгаа авцамын хөдөлгөөнд оролцох үед бэртэж гэмтэх, бусдыг бэртэж гэмтэх тохиолдол маш их гарсаар байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн дугуй цахилгаан дугуй скутер мопедос үүдэлтэй осол гэмтлийн мэдээлэл жил ирэх тусам 2-оос 3 дахин өсөж байгаа нь анхаарал татж байна. Тэгвэл бид уг асуудлыг хөндөж дараах сурвалжлагыг бэлтлээ. Дугуйтай явж байгаа тэрэгсэлтэй мөргөлдөх зантай холбоод амнаас ирсэн тохиолдол гарлаа. За зарим тохиолдолд нөгөө сураа скутерс нөгөө дэдс мань нөгөө өрүүлэн арай доор явдаг. Огцон унах үедээ өрүүлэндээ хөвлөө зөхөгдөх үе цэж хөвлийн хүнд гэмтлүүд учирч байна. За замтэрөөстэй холбоотой гавал тэрхний настай гэмтлүүд байна. Энэ толгойд маадл одоо өчтөнгүүд байна. Бие байдал нэлээд хүнд байдалтай үүсээд байна. Хэрэглүүлэх зохистой хэрэглээний асуудлууд дээр анхаарал хандуулаагүй үүсээд байгаа шүү дээ. Өнөөс хэн бүгд хүүхдээ гэмтчихнэ гэж бол авч өгдөг бол байх. Гэхдээ л одоо зүгээр анхаарал болгоомж алдах зүгээр жижигхэн юмдаа сэрэмж алдсанаас болж үүсээд байгаа гэмтлүүд байгаа. Тэгээд дээр нь саяхан одоо нэг 2-3 хоногийн өмнөд үзүүлсэн ээж хэлжилээлээ л да яг хүүхэд маань энийг унаадах юм аа тийм энийг болиулчих. Одоо энэс 3 дахь гэмтлээ. Одоо энийг болиулчих ихээр болохгүй гэдэг. Тэгэхээр өөрөө бид бүгд анханасаа нэг тухайн бүтээгдэхүүнийг одоо хүүхдэд авч өгөхдөө юу авч өгч байгаагаа нэг төр маш сайн бодох хэрэгтэй байгаа. Хэд зөрөгтэй л үйлдэл сууж одоо ингээл игний хугаралттай. Одоо би 2 жил шахуу мотоцикл унахгүй. 1 жилийн дараа би хадаасаа авуулна. Нэг тийм л байна да. Тэндэл л жоохон өнгөрөөл одоо өөртөө бардсан шүү дээ би ч юм олон жилийн унлаа. Тийм нэг жоох юм хараачих байлгүй дээ гэж байгаа хөлгөлөөс харуулж байгаа л унчиж байгаа. Би бүтэн хамгаалалттай байсан тулдаа өнөөдөр би ингэж байж байгаа. Одоо би жишээ каско одоо өвдөгч армор миний бүхэн байхгүй би одоо ингээд манай хэмч хэлсэн шүү дээ. Одоо чи үнэхээр азтай байна. Чи өөр илүү хүчтэйсэн бол чи ингээд хойдлын артерийн судцаа яагаад таслаад одоо ямар ч гар хөлгөл болох байсан юм бэ? Азтай байна гэж хэлсэн. Одоо бол маш хаширсан. Та бэлтэж байсан, бэлтгэл хийж байсан гэсэн шүү дээ. Ер нь тэмцээн уралдаанд орох гэсэн үү? Ер нь бол орох зорилготой байсан. Би урагшаага явах байсан байхгүй. Урд нэг тэмцээн болох байсан. Тэгээ одоо би ингээд 2 жил морьч унжуулахгүй, дугуйч унжуулахгүй, хүнд өмөргөж болохгүй юм гэдэг. Бага насны өсвөр маань одоо ингээд зүгээр энгийн зүгээр хар хүнцгээр харах юм бол зүгээр одоо бид бүгд одоо насан турш сонсоо тэрэгсэл жолооддог хүн тухайн одоо тэрэгслийг барих нэг өөр. Одоо яг төгөрөө магадгүй нэг булан тойрохтой эндээс машин гараад ирнэ гэдэг болгоомж байгаад байна. Тэ тухайн тэрэгслийг жолоодохтой басан дадал зуршил гэж юм байна. Тэднээс хүүхдүүд маань бага насны хүүхдүүд маань тийм нэгдүгээр ямар ч тийм ойлголт байхгүй. Айлгүй байдал хангах боломж байхгүй. Орон зайгаа мэдрэх юм байхгүй. Энэтэй холбоотой бас тухайн осол гэмтлүүд маань үүсэх нөхцөл нь бас нэмэгдээд байна л да. Сүүлийн 14 өдрийн дотор манай юм төрөнд 7000 гаруй хүн хөгжлөсөн байна гэж төвчтгүүд байна. За энэний нэг ойролцоогоор 700 гэдэг 10%-аас тавсах тоо баримт гараад байна. За би бол бэлтгэлийн үеэр бэлтгэл хийж байгаад хит одоо өөртөө бардсан гэх юм уу. Бардаал ер нь жоохон хааз гисгэж хааз базж харяаж байгаа л унахтаа жоохон үзүүлбэр маягийн үзүүлж байгаа л хэд зөрөгтэй л үйлдэл сууж одоо ингээл игний хугаралттай. Одоо би 2 жил шахуу мотоцикл унахгүй. 1 жилийн дараа би хадаасаа авуулна. Нэг тийм л байна да. Одоо би өнөөдөр сураа унаад амар тавьж байгаад гэмтгэд мөн би юу юм бэ тийм үстэй. Мөн асфальтын зам ам дээр чинь бол бүр аална штэ. Каск хүртэл цуурдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол хамгаалт уу явна гэдэг бол амиа орлохын л тэ амиа орлож байна л гэсэн үг. Хэрв та өөртөө хайртай бол хамгаалтаа бүрэн өмсөж хөвшөөрэй гэж уриалж байна. Ер нь мэрэгжлийн тамирчид энэ хотын төв замуудаар ер нь тэгж урд дээр дуугаа босгож тэгж явдаг болов. Миний мэдлэлээр бол миний таньдаг танилын хүн бол тийм байхгүй. Нэг ч байхгүй.
нэгч тэгж нэг хурдын сүйттэй барагч зарим нь хотоор унахгүй шүү дээ. Унахчгүй. Тэгэл ажил гэрээ оронд бол сайхан машин он явчихна. За хаяа нэг үнэхээр машин явдаг өдрөөл ганц өдөр мотоциклээ унтчихна. Тэрнээс хотод бол манайхан нэг өчөж зүггүй нэг 40 50 гаргаад саагаад явах бас хэцүү шүү дээ. Яг нөгөө хэлэхэд дөнгөж нөгөө сонирхч хүмүүс яг тэгж хаацалдаг, баацдаг. Одоо та бүхэн харж байгаа яг энэ гадуур гудамж замаар түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа цахилгаан скутерүүд байна. За энэ бол яг техникийн үүдүүд мопедийн төрөлд орж байгаа. Энийг унах насны хязгаар бол 16 нас багадаа. За 16 наснаас дээш гэдэг юм шиг. Тэгэхээр яг энэ мопедийн төрөлд орж байгаа цахилгаан скутерыг бол 16 нас буюу түүнээс дээш насны хүн унах шүү дээ. Гэтэл энийг 14-т 12-т хүүхдүүд унаад байна. Юу гэхээр эцэгчүүд нь өөрсдөө ихэд эднэрт тухайн гар утсан дээр нь телевизний татаад өччих. За ингээд хүүхэд болчууд маань удан зам хөдөлгөөнд оролцож байгаад зам хөдөлгөөний дөрмийн ойлголт авах учраас явган төрчшин мөргөж хэмтэж байна. Өөрсдөө осол авах төрж байгаа зүйл байна. Энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй. За дараагийн зүйл гэх юм бол хүүхдэд цахилгаан мотоцикл харагдах байдлаараа ундаг дуу шиг хэлбэртэй ирнээсээ энэ бол кросс гэдэг одоо бартацааны мотоциклийн цахилгаан хөлбөр нь байна. Энийг Монголд одоо 3-4-5 төрөл ороод ирсэн. Энэ төрлийг унж цахилгаан мотоциклыг хүүхдэд ундаг дуу байдлаар нэцэгчүүд авч өгч байна. Ингээд багадаа 90 км тэгээд 100-120 км цагийн хурдлагч дуртай тээврийн эслийг хүүхэд жолоодж яваад автомашин мөргөж байгаа, явган төрчшин мөргөж байгаа өөрсдөө үйл хөдлөх зүйл өргөж гэмтэж байгаа. За амьсаа алдсан ч харамсалтай тохиол цагдаагийн байгуул бүртгэцээ. Тэгэхээр манай эцэгчүүд маань хүүхдэд аюулгүй байдлыг хангах, хүүхдэд хараа хяналтаа сайжруулах зүйл дээр онцгойлон анхаараач гэдэг цагдаагийн байгууллагаас зүйлж байна. Өнөөдрөөс 20 гаруй хоногийн өмнө нэгэн өсвөр насны охин цахилгаан дуу унж яваад үл хөдлөх зүйл мөргөн газар дээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн жилүүдэд скутер болон суран, мопед зэрэг цахилгаан мотортой дугуйнуудаас үүдэлтэй осол гэмтэл ихээр гарах болсон. Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмтэл согог судлалын үндэсний төвд дугуй, цахилгаан дугуй, мопед, мотоцикл зэрэг техник тээврийн хэрэгслүүдээс үүдэлтэй осол гэмтлийн 738 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол маш өндөр тоо юм а.